Орой мэнд үзэгчдээ шууд зэлтэй хамтаа баярлалаа. Нэг нөгөө ярилцлагын цаг маань эхэлж байна. За манай өнөөдрийн зочноор боловсрол сонирхол ухааны сайд Отгон Баяр оролцож байгаамаа. Тэгэхээр тун удахгүй сайд нар судлаа өгнө. Өөрөөр хэлбэл дараагийн сайд нар томилогдно. Тэгэхээр бид нар сайд нар маань өнгөрсөн хугацаанд юу хийвэ, юу хийж амжуулваа гэдгийг нь та бүхэнд тайлбарлах зорилготой энэ ярилцлага мөн бэлтгэн хүргэж байгаамаа. За танд орой мэнд төргийн урилга маань хүлээн авсанд баярлалаа. За танай телевиз үзэгчдээ ч гэсэн бас орой мэнд хүргэе. Тэгэхээр таны хувьд боловсрол сонирхол ухааны сайд үүрэгт ажлыг гүйцэтгэлээ. Та өөртөө ер нь ямар дүн тавихаар байна? Хэр олон төлөвлөжсэн зүйлээсээ хэр олныг нь бас амжуулж хийж чадав? За өөртөө дүн тавих бол утгагүй бах. Зүгээр засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар засгийн газраас мониторинг үнэлэлт дүгнэлт хийж үзээд за манай ямаг 2 дугаар байранд шалгаруулсан байгаа. Энэ маань бол бас манай ажлын үзүүлэлт болох байхаа. Ер нь бол за сургуулийн өмнөх боловсролд бол бид нэр цэцэрлэгийн асуудлын тоог нэмэхэд нэлээд их анхаарч ажиллаа. Хэдийгээр мэдээж хэрэгцээтэй хэмжээнд хүрэхгүй байгаа ч гэсэн энэ салбарт хийгдэж байгаа хөрөнгө оруулалт бол сүүлийн 4 жил эрс өссөн гэдгийг зөвхөн тэмдэглэх ёстой байх. Одоо сургуулийн өмнөх боловсролын хамар сургалт 70% хүрэх зорилттой байсан бол 77.6% хүрсэн гэсэн мэдээтэй явж байгаа. За ерөнхий боловсролд бол Кембрижийн шинэ стандартыг нэвтрүүлэх ажлыг эхлүүллээ. Дөнгөж одоо өчигдөрхөн бид нэр сургуугч багш нарын сургалтаа хийсэн. Одоо энэ 8 дугаар сард багтаагаад мянган сургуугч багшийн сургалт хийн. Мөн 8 дугаар сарын сүүлээр бол 27 мянган багшид бас шинэ стандартын сургалтыг хийнэ гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна. Сургууль цэцэрлэгийн барилгуудыг бол олонний шинээр барьж их засварыг бол нэлээд хийлээ. Одоо та тэрийн ардталд байгаа энэ одоо Монгол улсын газрын зураг дээр шараар тэмдэглэгдсэн байгаа нь бол одоо засвар хийгдсэн сургууль цэцэрлэгийн барилгууд, цагаанаар тэмдэглэгдсэн байгаа нь одоо хийгдэж байгаа барилгууд. За энэ синхрээр тэмдэглэгдсэн байгаа нь бол одоо баригдаж байгаа барилгууд, ногооноор тэмдэглэгдсэн нь бол одоо ашиглалтанд орсон барилгууд гэдэг. Одоо энэ л бол одоо манай ажлын их том үзүүлэлт болох байхаа гэж ингэж бодож байна. Мэргэжлийн боловсролын салбарт бол асар их хөрөнгө оруулалт хийгдсэн гэдэг манай телевиз үзэгчид мэдж байгаа. Зөвхөн улсын төсвөөс гадуур гэхэд бол 150 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэж зах зээлд эрэлт хэрэгцээтэй боловсруулчин бэлтгэх ажил маань бол нэлээд хэмжлээ. Дээд боловсролын салбарт бол чанарыг эрхэмлсэн ажлыг хийсэн одоо 154 ихтэй сургуультай салбар хүлээж авч ирсэн бол одоо 94 байна. Энэ бол нэлээд чанаргүй сургуулиудын хаалаа. Олон улсын магадлалын итгэмжлэлт бол одоо ерөнхий шинжилгээ ухааны их сургууль, санхүү эдийн засгийн дээд сургууль, орлоо хос дипломын хөтөлбөр шинжилгээ ухааны технологийн их сургууль, Монгол улсын их сургууль дээр хөдөө аж ахуйн их сургууль дээр хэрэгжиж байна гэдэг олон улсад төлөвлөж ширхэж байгаа юм боловсролын одоо үйлчлэгийг үзүүлэлтийг интервьюлэх сургуулиутай болгож чадлаа гэж хэлж байна. Тэгэхээр таныг сайд байх хугацаанд хийгдсэн гол зүйлүүдгээд бас би интернетээр хүмүүсээс тэглэг болсон уншчихлаа л да. Нэгдүгээр бол Кембрижийн боловсролыг Монгол улсад нэвтрүүлсэн нь бол яхаарахгүй авартай зүйл юм аа. Айлын хүүхдийг алагчилж үзүүлэхгүйгээр хэн сурч чадах хүсэл эрмэлзэлтэй хэн чадж байгааг нь одоо боловсруулах ийм одоо сургуультай болсон юм одоо арга механизмтай болсон нь талхаж байгаа гэдэг зүйл их байсан. Тэгэхээр цаашаад одоо дараагийн сайд ч гэдэг юм уу энийг одоо өвшөөд аваа явах юм боломж бол бүр нээлттэй байгаа юу? Ямар нэгэн гацах одоо ажил уршлахгүй байх ч гэдэг юм уу төвөг байгаа болоо магадгүй таны эхлүүлсэн ажил учраас хэмжлэж байна. Ер нь бол дараагийн сайд үргэлжлүүлээд аваад явах уу гэж би найдаж байна. Кембрижийн их сургуультай бид нэр гэрээтэй байгаа. Энэ одоо 9 сарын 1-ээс эхлээд үндэсний лаборатори 31 сургууль дээр бол шинэ стандартын одоо хичээлүүд орох ёстой. 9 сарын 1-ээс эхлээд бид нар шинэ сурагч гэхэд туршилтыг эхлэн өргөлбөл хийсэн сурагчгүй хүүхдүүдэд одоо заагаад тэгээд тэрэн дээрээ засвар хийгээд бид нар бол урд нь зөвхөн тендерээр зарлчаал хүний бичсэн намайг аваад хэвлждэг байсан шүү дээ. Одоо бол ерөөсө 2 жилийн турш сургууль дээр одоо тэр сурагчгийг туршаад юу нь болж юу нь болохгүй нэгдгийг үзэж байгаа 2014 онд нийт хэрэглээнд гаргах юм гэрээтэй явж байгаа. Тийм болохоор зэрэг одоо энэ дээр бол ямарваа нэгэн саад одоо тодхор юм уу болох юм байхгүй. Цэвэр зохион байгуулалтын ажлууд үлдэж байгаа. Тийм болохоор зэрэг боломж юм бахаа гэж ингэж бодож байна. Багш бэлтгэдэг ихтэй сургуулиудын стандартын шинжилгээ ажил бас энэ зунаас эхэлсэн. Энийг бол ирэх жилийн жилд бол нэлээд хийж гүйцэтгэх ёстой ажлын нэг л гэж бодож байгаа. Тэгэхээр яг хэдэн он гэхэд сурагч бүр Кембрижийн боловсролыг эзэмших бүрэн боломжтой болов. 2014-15 оны хичээлийн жилээс эхлээд үндэсний хэмжээнд бүх ерөнхий боловсролын сургуулиуд шинжилсэн стандартыг мөрдөж эхэлнэ. Тэр хүртэл бид нар энэ 2 жилийн хугацаанд багш нараа бэлтгэх гэдэг.
2017-18 оны жилийн жилд Кембрижийн их сургуулиас манай боловсролын систем хөндлөнгийн үнэлгээ хийж үзнэ. За тэгээд тэр хөндлөнгийн үнэлгээгээр бид нар амжилттай дүн үзүүлж чадах юм бол Монгол улсын ерөнхий боловсролын гэрчлэгэн дээр Кембрижийн их сургуулийн IGC стандарт нийцнэ гэсэн ийм одоо тамга хэвлэх их бидэнд олгох юм. Тэгэх юм бол Монгол улсын ерөнхий боловсролын гэрчлэгээ дэлхийн 132 орн 4800 их сургууль шууд хөлийн зөвшөөрөгдөнө гэсэн үг. Багшийн хөгжлийн ордонтой болсон, багшийн мэргэжил дэвшүүлэх институттай болсон яг одоо үйл ажиллагааны хэмжээний чигдэрхээр байна. Багшийн мэргэжил дэвшүүлэх институтийн үйл ажиллагааг аль бисаар нийц. Яг одоо энэ өдрүүдэд сонгон шалгуулалт хийж тэнд ажиллах боловсруучдад сонгож авч байна. Энэ 8 дугаар сард багтаад ихний сургалтуудыг хийж эхэлнэ. Яг одоо хийх гэж төлөвлөсөн боловч одоо энэ хугацаанд арай амжаагүй ч гэдэг юм уу, тийм одоо ямар ажил байна, арай амжсангүйдээ ч гэдэг юм уу, тийм ээ. За хоёр зүйлэл байна да. Нэгдүгээрт бол миний бодлоор их сургуулийн хотхны ажлын барилгын ажлыг биелүүлэх чин ирмэлзэлтэй ажилласан. Энд нөгөө нэг налах дүүргийн шивэтийн хөндөгөөс багнуур дүүргийн хөрмөнтийн хөндөд шилжүүлсэнтэй холбогдуулаад баахан геодезийн судалгаа, археологийн судалгаа гэдэг олон ажлууд шинээр хийгдэх болсон учраас бас нэг цаг алдаад энийг сайд байх үед эхлүүлж чадсангүй. Гэхдээ дараагийн сайд энийг өргөжлүүлээд аваад явах хаа гэж ингэж найдаж байгаа. За хоёрдугаарт бол шинжилгээ ухааны салбарт инновацийн одоо ажлыг санхүүжүүлэх ажлыг бид нар эхлүүлсэн. Энийх үр дүнг бол цаг хугацааны хувьд бол үзэж чадсангүй дараагийн сайд үед энэ үр дүн гарах хаа гэж бодож байна. Хамгийн гол нь инновацийн санхүүжилтийн доктортой тогтолцоог бол бүрдүүлэх хууль эрх зүйн орчин гэдэг бүрдүүлэлтэд хүчлээ. За тэгээд тэр хуулийнхаа дагуу ажил зохион байгуулах ажлаа арай амжсангүй дээ. Тэгэхээр Монгол Ардын намын бас гишүүнтэй уулзсан яг өнөөдөр одоо улс төр одоо үүсэт байгаа нөхцөлийн талаар тодруулахгүй байж болохгүй. Ардын намынхнаас болоод төрийн ажил гацчихлаа урагшаа явж чадахгүй байна гэдэг л ийм шүүмжлэлт одоо та хүчрийг жоо хэлж танай нам учраас тийм ээ. Тэгэхээр энэ дээр та ямар байх хэрэгтэй вэ? Гэхдээ манайхан бол зарчмын ганцхан шаардлага тавиад байгаа шүү дээ. Энэ улсын хурал дээрх одоо явж байгаа процессыг хуулийн дагуу болгооч. Тэгээ бид нар хуралдаа ороод сууя л гэж ингэж хэлж байгаа юм. Яагаад ийм зарчмын асуудал бид нэр яриад байгаа юм бэ гэхэлэр эхнээсээ эхлээд улсын хурал нь хууль мөрдөхгүй юм бол одоо ягэн хүнээс хууль мөрдөх шаардлага ирэх одоо бидэнд байхгүй болно гэжтэй. Улсын хурал бол хуулийг санаачилж, баталж, хэрэгжилтийг хангадаг одоо хяналтаа тавих хэрэгтэй байгууллага гэсэн мөртөө өөрснөө хуулийг зөрчиж ингэчих юм бол дараа нь бид нар ямар нүрээрээ иргэн хүнээс очиод чи хууль зөрчиж чинь чи хуулийг сах гэж хэлэх юм бэ. Тийм учраас энэ бол зүгээр нэг тийм бие биендээ тонирхаад юм уу эсвэл одоо ямар нэгэн цаагуур нь ил далд юм хийх гээд байгаа да асуудал нь биш. Хамгийн гол нь бид нэр зарчмаа мөрдөж л ажилладаг байх хэрэгтэй. Тэгжил үзэж байгаа. Тийм учраас улсын хурлын энэ дотор явж байгаа энэ процессыг хуулийн дагуу болгочих юм бол Монгол Ардын намын зүгээс бол одоо хоролд ороод суугаад сөрөг хүчнийхээ үргийг гүйцэтгэж явахд бол ерөөсөө гоцох юм байхгүй гэж бодож байгаа. Ингээд энд нэг зүйлийг хэлэхэд бол нэг намчрахад нэг нам руу буруулж ирэх юм хандлага байгаа юм л да. Хамгийн гол нь бидний чинь ард талд одоо сонгогдсон гишүүд шүү дээ. Бидний чинь ард талд одоо шил миний ард талд бол Булган аймгийн нийт иргэд байж байна. Тэгэхээр тэр хүмүүсийн саналыг авахгүйгээр цаашаа одоо сонсохгүйгээр улсын хурал бүрдэх процесс яваад байна гэдэг бол өөрөө бас буруу л та. Тэгэхээр байнгын хороодыг одоо өнөөдөртөө багтааж байгуулсан чуулган 4 цагаас одоо 16 цагаас чуулган зарласан байна. Тэгэхээр таны хувьд бол байнгын хороод орж ажиллах санал хүсэлтэй ер нь өгсөн байгаа. Ямар байнгын хороод ажиллах гэсэн үг? Гэхдээ би өөрөө бодсон байнгын хороо бол би. Гэхдээ одоо байнгын хороонд орох санал төгөлтийг бүлэгтээ өгдөг. Бүлэг маань одоо байгуулагдах боломжгүй нь одоо улсын хурлын даргыг сонгох үйл ажиллагаа хууль зөрчиж явагдсантай холбогдуулаад энэ одоо бид нар бүлэг байгуулах хүсэлтэд өргөн барих юм бол хууль зөрчсөн үйлдэлийг зөвтгсөн болчих гээд ийм байдалтай л байгаа л да. За баярлалаа танд ажил амжилт хүсье. За. Хүмүүстээ шууд телевизийн хөтөлбөрөөр өргөжлөлөө хүлээн авч үзээрэй. За манай өнөөдрийн төчний ярилцлагын цагаар боловсрол шинжилгээ ухааны